Гулиал Лувсан Балдангийн гунигт амьдралаас. Цэцэнхан аймгийн Хардилэ Жанжинбэсийн хошууг эрт дээр үеэс харамж хараалж хурд гурваараа халахад алдартай нутаг гэдэг байлаа. Хинтээ аймгийн гал шар сумын нутагт төрсэн Гулиа очид Лувсан Балдан хэмээх нэгэн гайхамшигтай шооч хүн 20 дугаар зууны дунд үед амьдарч байжээ. Гулиа Лувсан Балдан хар багын алиа шооч байснаас гадна нүсэр том биетэй, барилдаж ноцолдох дуртай бүх хүн байсан билээ. Ямар ч л байсан Монгол бүхийн оноолтонд Хинтээ аймгийн гал шар сумын хариат улсын хүчит зан Лувсан Балдан хэмээн тодорхой бичигдэн үлдсэн байдаг юм. Энэ дуйлан тэрийг Соснигмын хар хууль ам цуурлаа гэж олон удаа яллаж халахын шоронгийн тав болгож тамлсан юм. Ам цуурах гэдэг нь одоогоор бол сонинуудын боршуудтай төстэй гэм хоргүй илэглэл маягийн зүйл юм уу та. Аймаг сумынхаа бөхчүүдтэй игнэхгүйгээр чангарч улсын наадмыг мөрөөдөх болсон Гулиа Лувсан Балдан өөрийн эхнэр болон хайртай ганц охиныхоо хамтаар Ярамгийн ногоон дэмжийг зорьсон юмсанч. Манер эхнэр охин хоёроо наадмын талбайд тухтай газар суулгачаад өөрөө халахын сайжруулалтад байрлаж гарчээ. Энэ үед улсын наадам 7 хоног болдог байж Лувсан Балдангийн үзэсгэлэнт эхнэр нь охиноо бүх үзэж байгаа хүнд захиж үлдээгээд явжээ. Энэ хооронд мань эхнэр баг хурлын тэргүүлэгчдийн дарга баяртай танилцаад авчээ. Танилцаа зогсохгүй шилэн фордонд сууж туулгуулын хаваар хэд хэд зугаалахын тулд охиноо үлдээсэн юмсанч. Лувсан Балдантай бүхийн гал болон хамт очисон нэгэн ховч нөхөр чиний эхнэр дарга нарын наадам үздэг эндэрлүүг үүж очиод охиноо танихгүй хүнд захиж орхиод байн очиод байдаг болчихлоо. Чиний бүхийн хиймэрл ундааг боддгүй хөгийн хүүх юм да гэж хөнгөхөөн шургаад авчээ. Угийн шартай цэцэн цэлмэг үхтэй түргэн ааштай Лувсан Балдан улсын заан цол хүртсэндээ бүрчэрдэж авгаад байгаа жиг ургуулсан хүүхэмсэг нөхрийн тоосыг нь гөвөөд орхитол хэрэг биштгэн тэр. Монгол улсын баг хурлын дарга баярт гар хүрнэ гэдэг бол аимшигтай том гэмт хэрэг. Улсын заан Гулиа Лувсан Балдан ийхүү нам төрийн нэртэд зүтгэлтэн хүн шоглосон хэрэг өдөөсөн учир 5 жилийн хорих ял идэлхээр болов. Лувсан Балдан шоронд орох цаг үед Монголын шорон их толгоогоо олхоо байчихсан байжээ. Мулзынхан гэдэг нөхдөөд ялан дийлж засангийн дарга нарыг ч мулзлах нь халаг танхаарч байлаа. Өөрийнхөө хүч тэнхээнд дэндүү ирдэж явсан Гулиа Лувсан Балдан улаан байшингийн овгор ялтан олон бандыг зовоосон оргой чондон залуу овгор пансын цэндэн гэх мэтийн үлэг тахал хулгурууд мулзлах гэж очиод хэмх доошоо ороод ол золох нь бүх ил өөрсдөө шоглуулад бутсан байна. Өчигдөрхөн шоронд орж ирчгээд ялтан зодож танхаарсан Гулиа Лувсан Балдан тэр дороол шоронд орсон хүн бүхний амархан олдоод байдаггүй эрх мэдэл алтар нэрний эзэн болж шоронгийн дээд наранд заларлаа. Энэ мөчөөс эхэлж Гулиа Лувсан Балдангийн толгой олбон шүлэглэх авиасан цоорч засангийн дарга нарт хошин шог тоглолт үзүүлдэг жүжигчин болон хувиржээ. Гулиа Лувсан Балдан хэдэн хоригдлуудтай зам засах ажилд томилогдоод ажиллаа хийж байтал 2 цагаан онгоц дээгүүр нисээд урагшаа чигтээ өнгөрчээ. Үүнийг харжээ суусан Гулиа Лувсан Балдан Орос Монголын цагаан азраг хятад орж ногоо гуйхаар явж байна гэж хэлээд хамт байсан хоригдлуудаа хөгжөөгд өнгөрчээ. Засран сайжруулахын дарга нар Гулиа Лувсан Балдангаар шог хошин зүйл яриулж найз юм шиг хөгжилтж байдагч ноото зүйлээр цуурч магадгүй гэж сэжиглээд нэгэн ялтанг нохойтж бай гэдэг үүрэг өгсөн юмсанч. Өндөр шан харамжтай бууны нохоо Гулиа Лувсан Балдангийн амнаас ноото үг сонссондоо учиргүй их баярлаж тэр дороол засангийнхаа дарга нарт алтан ошуу хүргээд авалгүй яах вэ? Гулиа Лувсан Балдан том дарга зодсон хэрэгтэй эсрүүгөө мэт адлагдан засангийн дарга нарын хараанд онилогдсон өөс ивэл гараг бол ялыг нэмэх сонирхол асар их байсан ийхүү дээрээ саясан чулуу байлаа. Гулиа Лувсан Балдан Орос Монголын найрамдалд сэв суулгах гутамшигт үг хэлж агуу их Орос орныг ногооны гуйлгчин гэх мэтээр зоромжилсан гэж үзээд эдлээгөө үлдэж байсан ялан дээр нь 3 жилийн ял нэмжээ. Гандан буурахгүй цоглог явахыг үргэлж хүсдэг Гулиа Лувсан Балдан 3 жилийн ял нэмүүлсэндээ ажирахгүй давж дэлгүүрт орчхоод худалдагч бүсгүй тандаж загсан талх руу заагаад дүү охин ахта тэр Иринагийн ирээн булчингаас хоёрыг өгөөч гэж хэлээд дэлгүүрээс гарчээ. Гулиа Лувсан Балдан байнга л бууны нохоо дагаж явдаг нь хууль байсан болохоор тэр дороол талхгуулдаж авсан асуудал дарга нарын сорон нарт хүрснээр бас л найрамдалд сэв суулгах ноото үг цуурсан хэрэгээр дахин 5 жилийн ял нэмүүлсэн гэдэг.
Гулаал усан балдан энэ үед дөрвд хүн муутай 4 шир мал биш гэж хэлээд засангийн дарга нарынхаа зүрхийг зогсоогшгчээ. Манер цаагаараа цэдэн бал даргыг хэлсэн байж дарга зоддог дарга доромжилдаг гулаал авсан балтанд мөн л ял нэмээд хотын төвд шахуу байсан улаан байшингийн шоронгоос цөлж Хинтээ аймгийн Бэндэр сумын нутагт байсан он дундын хорих руу илгээсэн байна. Тус хорих анги руу цөлөгдсөн ялтнууд өдөржин машины дэвшин дээр сэгсчүүлж явсаар шүн дундын үед Бэндэрт очижээ. Шинкоудыг заалтгүй байр гэсэн нэр хаягтай нэгэн нүхэн байранд оруулсан юмсан ч хуучин хулгурууд шинээр ачигдж ирсэн ялтнуудыг дээрэмжиж хөөхөн хөлчөөд унтаж амрахаар болов. Шинэ ялтнууд шээлтүрээ ойролцоож эхэлдэн унтах хэвээ олохгүй зогсцоож байлаа. Тэгтэл гулаал усан балдан нааран дээр унтаж байсан тахал хулгаруудад хандаж та нар надад унтаж амрах наар гаргаж өгөхгүй юм уу гэж даруухан өнгөстэй хэлсэн байна. Нааран дээгүүр заларч байсан тахал хулгарууд инээлтэн энэ мод инхийсэн арга яс чинь өнөөдөр шоронд орж ирчгээд наар өг гэж томордог хэмбэ. Наадах шинэ хулгайчаа бухалаад хандыг нь хаг дараад өгөөч гэж нөлөө бүхий бололтой нэгэн ялтан хилээд орхисон аж. Нэгэн сараанаг ялтан гулаал усан балдангийн ааг омгийг дарахаар бостол. Цаадах нь ганцхан ухс хийгээд нааран дээр унтахаар хөвтөж байсан тахал ялтангуудыг захаас нь шүүрч аваад хан руу савжээ. Юун гулаал усан балдангийн хандыг хаг дарах. Мантай хин гэдэг үгштэнхээдээ бүх шоронд орж ирээд биднийг сүйд хийхээр болов гэж сандарчээ. Тэгээд таны нэр алдрыг сонсомоор байна гэж жижигэрхт нь гулаал усан балдан алиа зангаараа маг хөхөрч. Намайг та нар шоронгийнхоо дарганараас асуугаарай. Одоо надад унтах наар гаргаж өг. Мөн надтай цуг ирсэн хулгууруудыг нааран дээр унтуул гэж тахал хулгууруудад үүрэг өгөөд өөрөө цай хоол зөөлгөдөж идээд тухтай гिच намарсан гэдэг. Онон дундын хорхийн овгор хулгуурууд гулаал усан балтангаас чирэхэд хор найруулж буцаагаад улаан байшингийн төв хорих руу нь ачуулаад амтсан байна. Зугаалж яваад ирсэн гулаал усан балтан уйдаага гарах гэж дэлгүүрээр хэсч явтал тухайн үедээ нүдний гин байсан хям лангуун дээр байж байхыг харж хаад ихэд олзуурхан хөөе тэр Оросын хар хошног метр нь хэдэн төгрөгийн үнэтэй юм бэ гэж худалдагчаас асуугаад орхисон аж. Ингээд бас л дахин хэрэг мандаж Сесэр улсыг гутаанд оромжилсан хэрэгээр ял нэмүүлсэн учраас ардын хувьсгалын 30 жилийн агоор гулаал усан балтан шоронгоос өршөөлөөр гарна гэж итгэж байсан итгэл нь талааруулжээ. Гулаал усан балтан ихэд гоморхож шагаа харж байхдаа урд уулын хорой дээр 30 жил, улаан тамхины бөөр дээр 30 жил, Хэрээн шаазангийн амсар дээр 30 жил, энэ миний биеинд 30 жил туссангүй гэж хэлжээ. Тэгээд сумаа давлаа гэдэл тавьж байсан байна. Гулаал усан балдан 54 наснда 2 яс шоронгоос салаад төрлөх нутаг Хинтээ аймагтаа очиод олон жил өмсөөгөө зодог шуудгаа өмсөж наадамд байралтаж 3 даваад аймгийн хурц арслан могоо хэмээх сэндмийг амлаж байралдан өвдөг шороодон ихэд сэтгэл нь өдөлж би харцаа олон жил уусан да. Тэрнээс биш сүйтэй цай ууж байсан бол өлгөн үзүүрлэх юм байна гэж хэлээд тахимаа өгсөн гэдэг. Нутаг усандаа дэлтэн гулаа гэгддэг тэрээр гал дээр гэрж аваа гараад эдий ууя гэх юм буцахтаа ханлаа цадлаа гэх юм гэж цуурна. Хөшөөнүүдээр хийсэн цуурхал нь би. Скватрын хөшөө гараа оргон талаар дүүрэн мал байна гэхэд Ленин таллаа даваа гэд нэг гараараа заажээ. Тэгтэл Сталин Карманда гараахийн би тэгвэл мөнгийг нь гаргая гэх юм гин. Тэгтэл нацагд орж бичиг цаас гарган би хурдхан шиг дансыг нь бодъё гэсэн гин. Нах ямны бооны ноход лувсан болтонгой энэ юу гэж байна гэд хэлдэм асуухад манер хариулдаг байж л тээ. Тэгээд л цуурсан хэрэгээр. Онон дундын лагерт гулаал усан балдан мод хийхээр ууланд гарчээ. Өвлийн идхүүтэнд төвөөс ирэх хүнс засанд боогдон хоригдлууд хагас өлсгөлөнгийн байдалтай байлаа. Уулын бэлд нэгэн айл байж. Тэр айлын эзэн даш сүрэн цас орсон өглөө босоод ирвэл хашааны мухарт уйсан шүтлэн ир алга байж гин. Хашаага эргэн тойрон харуул уулууд явсан 47 см-ийн орос эсгийн уталтай хүний мөр байх юм гин. Тэр мөр үхэр туусан шинж алга. Даш сүрэн өвгөн тэр мөрөөр яваад байтал 2 км гаруй газарт байх хоригдлуудын байранд очижээ. Хашир өвгөн шууд галт тогоонд нь оруулаа шинэхэн ажилласан үхрийн мах гидс дотор байлаа. Өвгөн хоригдлууд дээр очин. Миний нэг шүтлэн ир үхрийг танаахан туужээ. За тэр яах вэ? Та нар мөрийг нь гаргахгүй яаж авчирсан юм? Ах та хэлчих.
Улгайсан хүнээ хэлэхгүй бол хил ам хийн шүү гэжээ. Тэгтэл чихтэйхэн том чихтэй лувсан балтан том чихтэй учраас гулаа хоч авсан юмсан ч ян хийсэн том өвгөн босч ирээд аргагүй ирэхэнд тулгайснаа хүлээжээ. Өвгөн яаж авч явсан юм бэ гэхэд гулаа лувсан балтан дөрвөн хөлийг нь хончилж хүлээд үүрээд зүтгэсэн. Модны хожил дээр сууж замдаа сууж амарсан гэдгээ хэлжээ. Даш сүрэн ийм хүч тэнхээтэй хүн байдагт нүдээр итгэж сэтгэл баяслаа. Миний хүү өлсөд байвал манад очиж бай гэж хэлээд ямар нэг хэрүүл зарга үсгэлгүй явуулсан гэдэг. Харин ч бүр өвгөн сүү цагаан эдээ гулаал увсан балтанд авчран өгч ихэд хүндэлдэг байжээ. Шоронд ойр ойрхон цуурхлын хэрэгээр орсон гулаал увсан балтан ардын хувьсгалын 40 жилийн ойгоор дархан аврах төвдөнд орж хүндэтгэл үзүүлэн дагуулan бүх үзүүлж буй хамтаар татуулсан батайр нь өдгөөч бий. Хаалттай нийгэмд ам хуурай байлгүй чадлынхаа хэрээр үннийг дураараа бурж авсан лувсан балтан шар хадны сэтгэл мэдрэлийн эмнэлэгт нас барсан билээ. Улсын наадамд ганцхан удаа барилдахдаа заан хэмээх өндөр цолыг гуйж биш гуйдаж авсан эгэлгүй хүчтэн амнаасаа болж 30 гаруй жил шорон цуусан гулаал увсан балтангийн гунигт амьдралаас өгүүлэхэд нэг иймэрхүү л байна.